Гномууд буюу бидний мэдхээр одоо хүмүүстэй холбоотой үлгэр домог цуу яриа тэртээ 1800 оноос эхлэлтэй. 2 фут буюу ердөө жирийн хүний өвдгөнд хүрэхтүүдийн өндөртэй эдгээр намхан одоо хүмүүсийг эрт цагт тариаланчид цэцэрлэгт хүрээлэн болон ашигт малтмалаа хамгаалах зорилгоор байрлуулдаг байлаа. Гномуудыг мөн аз хямар авчирдаг гэж үздэг бөгөөд тариаланчид ургацаа улам их арвижуулахын тулд тэднийг цэцэрлэгт хүрээлэнд олноор нь хийж тавьдаг байлаа. Тэд тариаланчдад ганц аз хямар авчираад зогсохгүй мөн тэдний тариалангийн талбайг хамгаалсан мануухайч болдог байлаа. Гномуудыг улс орон бүрт өөр өөрөөр нэрлэдэг бөгөөд Мексикт Дуэнде гэж дууддаг байна. Гэвч тэдний жинхэнэ үүсэл гарал жохом яаж бий болсон бэ гэдгийг одоо хүртэл хинч мэдээгүй л байна. Ардын уран зохиол үлгэр домогт тэднийг голцоо, шовгор малгайтай, урт цагаан сахалтай, гартаа хадуур барьсан жижигхэн одоо биетэй өвгөнөөр дүрсэлдэг. Та бүхэнд үзүүлэх дараах бичлэгүүд нь гномууд бодит амьдрал дээр харагдсан мөн дүрс бичлэгт хэрхэн буусныг үзүүлсэн дүрс бичлэгүүд байх болно. Дараах бичлэгт харагдаж байгаачлан гэрийнхэн хашаанд тоглож байсан хэсэг хүмүүс рүү өвсөн дундаас маш жижигхэн биетэй хүн дүрстэй зүйл өөдөөс нь гүйж байгааг харж байна. Харин энэхүү бичлэгийг 2006 онд хийсэн бөгөөд нэгэн жаал хүү гэрийнхэн хашаанд маш жижигхэн биетэй хүн байгааг олж харан бичлэг хийсэн байна. Бичлэгээс харахад тэрхүү жижигхэн биетэй хүн нь толгоонд шоох үзүүртэй малгай өмссөн байгааг та бүхэн харж байна. Харин уг бичлэг дээр хэсэг хүүхдүүд гэртээ хөл бөмбөг тоглож байх үед нь хөрөгчнийхэн ард талаас 2 футын өндөртэй одоо хүн гинэт гарч ирэн хүүхдүүдийг айлгсан байна. Энэхүү бичлэгийг мөн Мексикт хийжээ. Харин Индонезид болсон энэхүү бичлэг дээр мотоциклтай аялал хийж байсан хэсэг хүмүүсийн урд гартаа маш урт жад барьсан жижигхэн хүн гарч ирэн тэднийг цочоосон байна. Инээний хамгийн түрүүнд явж байсан мотоциклчин газар унаж бусдын түүний араас хөөсөн боловч тэрхүү жижигхэн хүн ой мод руу орон алга болжээ. Мөн л гэртээ хөл бөмбөг тоглож байсан хэсэг хүүхдүүд шалан дээр хэвтэж байсан жижигхэн биетэй хүнийг анзаараагүй тоглож байсан бөгөөд тэдний нэг нь санамсаргүй тэрхүү жижигхэн биетэй хүнийг олж харснаар тэднийг тоглож байгааг харж байсан гном цааш зүгтжээ. Харин гэрийн бүг байж болох энэхүү бичлэг дээр гэртээ хүүхдээ асарж байсан эмэгтэй бичлэг хийж байх үедээ хүүхдийн ардуур гүйж байсан жижигхэн хүнийг дүрс бичлэгэнд буулгаж авсан байна.
Харин энэ хөвчлөгтөр мөн л гэртээ тоглож байсан хүүхдүүд рүү геном төхөж очихыг оролдсон байна. Охин бөмбөгөө газраас авах гэж байх үед нь түүний хажуу талаас төө хэрийн өндөртөө жижигхэн хүн гарч ирэн түүнд л ойртохыг хичээсэн бөгөөд үүнийг харсан охин айж сандран зугтсан байна. Мексик улсын ардын уран зохиолд жижигхэн биетэй гономуудыг дуэнде гэж нэрлэдэг бөгөөд тэдний хүүхдэд ээлтэй хүүхдүүдтэй тоглох дуртай юр бусын эд шидтэй савдгууд гэж нэрлэдэг байна. Not. 그런 거 있다 요